Саламын цавцнаа тэгэхээр энэ удаагийн бичлэгээр халгаа гэж яг юу болох талаар хүргэх учраас бичлэгээ дуустал нь хамт угаарай. Тэгээ бичлэгээ эхлүүлцгээе. Манчин ханчин хань гуфатагч хотос их хөдөө минь надад гэж зогч хүүхэн мөхөнтэй биш хөнтө бүчин чаача хөдөөний хөдөөлн яа Зяад гэрэн бол та бүхний харж байгаачлаа халгаа гэдэг нэртэй өвс байгаа. Тэгээд энэ өвсийг мэдгүй хүүхдүүд байх юм бол энэ өвсөнд хөрөх төдийд ерөөсө хүрсэн хэсгийг чинь те биеийн хэсгийг чинь түлдэг. Тэгээд им гөвдрүү үүсдэг тийм аимшигтай юм өвснүүд дундаас хамгийн хорон өвснүүдийн нэг гэж хэлж болох байгаа. Гэхдээ яг халгаа яг яагаад түлдэг вэ те яг юунаас олж бидний биеийн дээр гөвдрүү гардаг вэ гэдгийг би та нарт одоо тайлбарлая. Тэгээд яагаад вэ гэвэл энэ ингээ угаасаа харахаар ингээ босод өвснөөс ингээ онцгой байгааз хамаагүй мэдгүй хүүхдүүд хөдөө гадаа ингээ аялаад явж байхдаа энэнд хамаагүй атгаад хурж болохгүй тийм гар чин амар түлэгдэн. Тэгээд хэрвээ гараа түлээд тийм ээ биений ямар нэгэн хэсгийг түлэх юм бол тэр хэсэг рүү нэ морь хардаг. Ороогаа түлчлээ. Морь хардаг. Ой. Ингэж морь хардаг байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө түлээд димээ. Яг ууг нь бол хүүтэн усаар л шавших систем байлээ л дээ. Гэтэл манай монголчууд морь харчдаг юм. Гэтэ нэг хаагаад байх зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ үүснээс заавал атгаад байх шаардлага байхгүй шүү дээ. Гэтэ яг яагаад түлдэг вэ гэвэл одоо та нарт харуулъя. Яг энд байгаа одоо ингээд ийм амар юм арцгар юм юмнууд байгаа шүү дээ. Энэ дунд ийм нарийнхаа ийм зүү шиг юмнууд байж идэг байхгүй юу? Тэгээд тэр зүү шиг юм нь бид нэрийг атгахаар ингээд нөгөө арьсанд ингээд шууд ингээд зүү шиг хатгаад тэнгуү тэр нь ингээд түлэгдээд ийм гөвдрүү маягийн юмнууд үүсдэг. Гэтэ нэг сони юм байна заяа. Тэр нь юу вэ гэхээр халгааг хоолнд ашигладаг. Та нар гайхаж магадгүй юу солиороод гарцуураад байгаа бэ ч одоо ийм би хаа түлдгээ ийм сонин гачин өвс юм бол яах гээд ингээд хоолнд хэрэглээд байгаа юм бэ гэд гайхаж магадгүй. Тэгвэл би одоо гоё тайлбарлаад өгье. Юу вэ гэхээр халгааг одоо энэ угаар нь тасалж аваад угаасны дараа энэ дээр байдаг тэр нөгөө балиар жижигхэн зүүнүүд нь алга болчдөг байхгүй юу? Тэгээд хуушуур тийм ээ ингээд янз бүрийн хоол ерөнхийдөө хуушуурандаа хийж ашигладаг. Тэгэх юм бол ерөнхийдөө биеийн цайг ямар сайндаа одоо энэ халгааг яг энэ өргөстэй өргөсгөн хамаагүй иддэг ганц мал байгаа. Амтан байгаа. Тэр нь юу вэ гэхээр 5 хошуу малын нэг үхэр. Зүгээр л хэвээ байж идэг байхгүй юу? Ийм амир би түлдэг юмыг үхэр зүгээр. Окей. Ингээ байж идэг. Тэгээ ерөнхийдөө энэ удаагийн бичлэгээр богинохон ч гэсэн та нарт халгааны талаар ерөнхийдөө анхааруулга болон сонирхолтой мэдээллүүдийг хүргэх гэж хичээлээ. Тэгээд угаасаа 100 болж байгаа халгаа угаасаа 100 болохоор амар хурдан урагдаг. Энэ тэндгүү байж одоо хар заяа. Ингээл энэ тэндгүү. Тэгээд том болсон хүүхдүүд бол угаасаа мэдж байгаа халгаа түлдэг тийм хамаагүй ойртож болохгүй. Тэгээ жоохон хүүхдүүд нөгөө өвс мэдгүй ямар хөөрхөн гоё өвс пан. Энэ нэг халгаа брэнд пан гэх бас хэцүү шттэ халгаа сайн гэдгийн тод жишээ нэр халгаа брэнд юм байна. Бодсон чинь үсэн нөгөө өсний шампан ус угаадаг хаа ингээ яадаг маадаг тийм ээ. Тэгээ ерөнхийдөө иймэрхүү л байна да. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээ дараагийн бичлэгээ уулзлаа төр зур баяртай. Чин бичлэгийг одоо болтол үзсээр л байгаа мó. Угаасаа бичлэгээ хийгээл байгаа болохоор үзчихэл байгаа хэл та. Шал тэнийг юм ирчлээ. Тэгэд би сая юуг нь яг бичлэгээ дуусгасан шүү дээ. Лайк саба дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай гэд. Тэгсэн чинь миний толгонд гинт нэг юм тэнэг гэх юм уу, солиотой гэх юм уу, галзуу бодол орж ирсэн. Тэгээд тэрийг та нарт хүрхгүй байх уу яах вэ? За хэлэхгүй болохгүй наа яг ингээд дотор Аазгаа хөдөлгөөд тэр нь юу вэ гэхээр заяо. Энэ халгаа байгаа штэ. Тэгээ би заяо. Тэгээ энэ хал дээр нэмэх нь гай гэдэг энэ бичлэг маргааш буюу 8 сарын 1 гэхэд 10,000 лайк хүрэх юм болол би энэ халгаа руу шавшалтнаараа. Яг төрсөн гэтэл те. Үсрэнэ.
Talo. Sorry. Sirene. We don't care. Let me tell you. Sirene. Тэ нөгөө нэг сүүлийн үед угаасаа нэг тийм тренд яваад байгаа ш. Тэдэн мянган лайк хүрүүлтийг ингэн гээд би шал хэрэггүй лээ манайха. Мартаарай. Энэ ч одоо мартахгүй л байх л та. Тэгээ ийм тэнийг юм яах гэж хэлв ёо. Та нар бол туршиж болохгүй. Гэтэ би тэнийг болохоор туршиж магадгүй. Гэтэ 5 цагийн дотор 10 мянган лайк хүрхгүй байлгүй дээ те. Хүрхгүй те. Тэ хүрхгүй. Яаж хүрэх вэ? За зүгээр галзуу бодлоо л хэлсэ. Тэгээ зүгээр ил гаргачлаа. За одоо жинхнээсээ баяртай манайха. Битгий 10 мянга хүргээрээ.